Дараагийн 7 нийгмийн төрөг үзэгчтэй өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Эхний мэдээлэл анхаарлаа хандуулна. Хинтээ аймагт цагдаагийн газрын аль багшид 7 тонны бод малыг тээврээр эсэл ашиглан хулгайлсан бүлэг гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Одоогоор тус иргэдээр мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тус цагдаагийн газраас тодорхойллоо. Хинтээ аймагт цагдаагийн газрын эрүүгийн засгийн аль багчид мал хулгайлах гэмтэр өгүүлсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодорхойлбол 2022 оны 10 дугаар сарын 19-ноос 21 шилжигшүүн Хинтээ аймгийн Үнэн дэлгэр сумын 4-р багийн Баруун сайхан гэх газар нутгалдаг иргэн Б болон Ц-ийн эзэмшлийн 7 тонны тэмээг Хэрлэн сумын Харьяат иргэн А, Г, И, М нар бүлэглэн хулгайлсан байна. Тэдний Хэрлэн сумын 7 дугаар баг болох Өлзий тосгоны хуурай худаг гэх газар гэмтэр өгүүлдэж байхад нь баривчилжээ. За энэ оны 10 дугаар сарын 19-ноос 20 шилжигшүүн Хинтээ аймгийн Хэрлэн сумын Харьяат иргэн А, И, М нар нь Г нар нь бол одоо дөрөв бүлэг этгээд бол үгсэн тохирж Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын нутаг дэвсгэр дээр бусдын 7 тонны тэмээг хулгайлаад нийлж явах үйлдэлийг нь бол Хинтээ аймгийн цагдаагийн газрын аль багшд бол газар дээр нь илрүүлсэн байна. Ингээд хэргийг илрүүлээд тухайн одоо тэмээний хохирогчийг эрен сурвалжлах ажлыг бол зохион байгуулсан. Эрен сурвалжлах явцад бол хохирогч нь бол Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сумын Харьяат иргэн Б-гийн 7 тонны одоо тэмээ болох нь бол тогтоогдоод одоо ингээд мөрдөн шалгах ажиллагааг бол явуулж байна. Нөхцөл байдлаас бол тухайн этгээдүүд бол гэмт хэрэгээ бол хөдөө хээр үлдээд хөдөө хээр нь ядлаад тэмээнийхээ махыг борлуулах явцад нь дөрвөн тэмээний махыг одоо борлуулж явах явцад нь бол цагдаагийн аль багшд бол илрүүлсэн байна. Энэхүү эргээвд гэмт хэрэг үйлцэн этгээдүүдийг эхэлж илрүүлэн баривчилж шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед тэмээний хохирогч тогтоогдоогүй байсан буюу хохирогч тэмээгээ хулгайд алдснаа мдээгүй байхад нь аль багшд илрүүлэн олж өгчээ. Би Хинтээ аймгийн Өмнө дэлгэр сум 4-р багийн тэмээгээ яг сардаа нэг хардаг байсан. Манайхаас 3 тэмээгийн маань махалтсан Өлзий суман дээр баригдсан байлаа. Нэг нь болохоор манай талын булгийн Цэсмгээд төний нэг тэмээ орсон байлаа. Тэгээд 4 тэмээ махалсан байсан. Тэгээд бид нөгөө сард тэмээ болохоор нөгөө байнга хариулж болохгүй. Тэгээд сард ганцхан эргүүлдэг. Тэгээд мэдээгүй байсан чи харин аймгийн цагийнхан яагаад илрүүлээд надаа өнөө өглөө мэдээлэл өгөө. Тэгээд би өнөөдөр толгой юм уу хараад тэгээд явж байгаа. Барагдуулна л гэж юм. Тэгтээ яг одоохондоо шийд гараагүй л байна. Над шиг олон ингэж алдаж явж байгаа улсыг ингэж илрүүлээд цагдаагийнхаа эрүүгийн засгийн дарга мөн 2 ахлагчтай хамт олондоо баярлалаа. Тус гэмт хэргийг үйлдэгчид нь 25-аас 45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй урд өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэлтэй цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэгдэж байсан байна. Тэр дурдчлан үгсэн тохирч тээврийн хэрэгсэл ашиглан бүлэгт зохион байгуулалтаагаар хулгайлан 4 тонны тэмээг нь нэдлсэн бөгөөд зарж борлуулахаар бэлтгэж байх үед нь цагдаагийн аль багшд хэргийн халуун мөрөөр нийлүүлжээ. Гэмт хэрэг үйлдэгчид тэмээг бэлчээр дээрээс нь мотоцикл ашиглан тууж өөр сумын нутаг дэвсгэр рүү оруулсан байна. Хамлал зарахчаас энэ ч 6 тэмээ аччил орж ирсэн шүү дээ. Тэгээд энэ гэртээ 2-ыг болгоод 2-ыг манд болгосон. Тэгээ 2-ыг нэгийг мананд болгоод нэгийг энэ ахынд болгосон. Таяр нэг тэмээ өгнө гэдэг. Хохирогчийг бас таньдаг байсан уу? Үгүй. Ер нь бол танилт. Сайн хүмүүс таньдаг байсан. Тэгээд тэдний мэдээгүй л дээ. Гэхдээ энэ хүн өөрөө урд нь юм хийлэгдэг байсан. Тэгээ намайг авч явсан. Хохирогчийн хохирлыг одоо яаж багтав? Би нэг тэмээ авсан тэр тэмээнийхэн мөнгөийг одоо өгнө. Энэ хэрэг өөрийнхөө улчимгүй асуудлаас болоод юм болч таа. Хинтээ аймагт мал хулгайлах төрлийн гэмт хэрэг 2021 онд 79 зэрэг бүртгэгдэж байсан бол энэ он гарсаар 83 хэрэг бүртгэгдэж үүний 55-ыг илрүүлжээ. Ингэснээр Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын энэ төрлийн гэмт хэрэг илрүүлэлт эхний 9 сарын байдлаар 66.3% буюу 1.8% өссөн үзүүлэлт байгаамаа. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн хувьд дийлэгтээ амар хэлбэр аргаар мөнгө олох зорилгоор бусдын эзэмшлийн малыг хулгайж хохирол учруулдаг байна. Тиймээс мал бүхий иргэдийг эд хөрөнгөөрөө хохирохгүй хулгайчид боломж олгохгүй тул малаа байнгын хариуцлагатай байж алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагт цаг алдалгүй мэдээлж явахыг албаныхан анхаарууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай нөхөн үржихийн эрүүл мэндийн үйлчилгээ мэдээлэл хүргэх зорилгоор Монголын тэрэгэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржих эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч 6 газрын нэгээр Хинтээ аймаг багтсан бөгөөд төслийн үр нөлөөг үнэлэх уулзалтыг зохион байгууллаа. Монголын тэрэгэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих бүлгүүдийг чадваржуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржих эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чанартай нөхөн үржихийн эрүүл мэндийн үйлчилгээ мэдээлэл хүргэх зорилгоор Хинтээ, Арханга, Өвөрханга, Дархуул, Баян-Онгор, Улаанбаатар хотыг хамран 2019-с 2022 оны хугацаанд хэрэгжиж байгаа лээ. Төслийн хүрээнд орон нутгуудад 9 дэмжих бүлгийг байгуулан 183 хөгжлийн бэрхшээлтэй залуусыг чадваржуулахын зэрэгцээ орон нутгадах эрүүл мэндийн үйлчилгээ тэр дундаа нөхөн үржих эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Тэгвэл өнөөдөр Хинтээ аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих бүлэг болон төрийн байгууллагуудын дунд уулзалт зохион байгуулж төслийн үр нөлөөг үнэлж цаашдын хамтын ажиллагааг тодорхойллоо. Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны салбар буюу Хинтээ аймгийн тэрэгцэртэй иргэдийн холбоо. За Финландын Флом гэдэг юм байгууллагын дэмжлэгтэйгээр энэ 6 газарт энэ хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихийн эрүүл мэндийг тусламж үйлчилгээ авах, за эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол үүргүүлэгч буюу төрийн байгууллагууд, хүний эрхийн үндэсний комисс, эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эмнэлэг, хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэдэг энэ үүргүүлэгч байгууллагуудын зүгээс энэ үйл ажиллагааг дэмжин оролцох. Тухайн тэрэгцэртэй иргэдийн холбооны гишүүд бол өөрсдөө дэмжих бүлэг буюу өөрсдөө дотооддоо бүлгийн зохион байгуулалтанд ороод за энэ нөлөөллийн ажлуудыг болон сургагч багш нарын бэлтгээд за ер нь бол толгойр эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ихэвчлэн болоод чи төрөх боломжгүй тий ингээд хүүхэд гарах боломжгүй гэдэг байдлаар ингээд эрүүл мэндийн байгууллагын зүгээс нөхөрчгүй эрүүл мэндийн асуудал тэр эрхийн асуудалд нь хөндлөнгөөс оролцдог байсан бол за энэ төслийн хүрээнд бол бид нар бол ингээд ямар нэгэн асуудалгүйгээр тий энэ төрөх боломжтой маань хөрчгөн асуудлаа үзүүлэх зааш хүүхд төрүүлэх төр боломжийг олох за дээрэс нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хандлагыг нэмэгдүүлэх ажлуудыг энэ бол төслийн хүрээнд хийсэн. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихийн эрх ихээхэн зөрчигддөг. Зориултын эмнэлгийн ор хэрэгсэл байхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар эмч сувилагч эмнэлгийн ажилтнууд ойлголт мэдлэг дутмаг учраас эрхэн зөрчигдөх үндсэн шалтгаан нөхцөл үүсэж байдаг. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч аймагуд өөрсдийн орон нутгийн санхүүжилтээр өдрийн тохируулгатай эмэгтэйчүүдийн үзлэгийн ор худалдан авч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэг үзүүлж байна. Мөн төслийн зүгээс цуугаажийн хэмжигчийг төсөл хэрэгжүүлж байгаа газруудад өгсөн билээ. Тэгэхээр ер нь бол ихэвчлэн толгойр эрхтний бэрхшээлтэй хүмүүсийг өгдөг гэхээр нэрсэлтэй төрөхөд хүндрэлтэй байдаг учраас энэ жирэмслэх боломжийг нь хязгаарладаг байсан байна. Тэгэхээр энэ ойлголтыг бол өөрчилсөн энэ төслийн хүрээнд. Тэгэхээр ер нь бол хэдийгээр толгойр эрхтний бэрхшээлтэй ч гэсэн нөхөн үржих асуудал бол асуудалгүй юм аа. Харин дээрэс нь энэ хүмүүс нь жирэмслсэн гэх тохиолдолд тухайн хүмүүст зориулагдсан үзлэгийн ор байхгүй. За эсвэл тухайн хүмүүс өөрсдөө зогсож жингээ үзүүлэх боломжгүй байхаар энэ төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нь сууж жингээ үзүүлэх за болон дээрэс нь эмэгтэйчүүдийн эмчт үзүүлэх төр тусгай тэр үзлэгийн орыг энэ төслийн хүрээнд бол гардуулсан байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бас сайн жишгүүд байна л да. Шил Дархуул аймаг цаашдаа бас бусад эмнэлгүүдтэй яг энэ үзлэгийн орыг өөрсдийнхөө төсвийн санхүүжилтээр энэ шаардлагатай юм байна. Энэ толгойр эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүд төрөх боломжтой байна гэдэг юм ойлголт нэмэгдээд явж байгаа гэсэн үг байхгүй. За манай аймгийн тэрэгцэртэй иргэдийн холбооны зүгээс бол хөтөлбөрийн халамж үйлчилгээний газар нийгэм бодлогын хэлтээс босод энэ эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтраад бид өөрчлөгчд за дээрэс нь эрүүл мэндийн сургагч багш нар бас Улаанбаатар хотод бэлтгэгдсэн. Тэгээ үүний хүрээнд энэ багц сургалтуудыг бас эрүүл мэндийн салбарын ажилтнуудад бас манай тэр сургагч багш нараар дамжуулан хүрч ирсэн. Тэгэхээр энэ хүрээнд бол Хинтээ аймаг тэрэгцэртэй эмэгтэйчүүд бол цаашдаа төрөхөд нөхөрчгөн асуудлаа шийдвэрлүүлэх за тэгээ үзлэх тамрагтад бол саадгүй болж байгаа энэ үйл явц нь бол энэ дайсгүй төслийн үр дүн гэж харж байна.
Хинтээ аймгийн Тэрэгэнцэртэй иргэдийн холбоо хөтөлмөр халамж үйлчлэгээний газар нийгмийн бодлогын хэлтэс бусад эрүүл мэндийн байгууллагууд хамтран бид өөрчлөгчд багц сургалтуудыг эрүүл мэндийн ажилтнуудад хийсэн байна. Үүний үр дүн Тэрэгэнцэртэй эмэгтэйчүүд нөхөн үржих асуудлаа шийдвэрлүүлэх, үзлэгт хамартах цааш тулгамдах асуудалгүй бэрхшээлгүй болгоход хідэн алхам ойртож байгаа гэсэн юм а. Мөн энэхүү төсөл нь зөвхөн эрүүл мэндийн асуудлаас гадна тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдрал төдийлөн итгэх санаачлагтай оролцож чаддаггүй бөгөөд тэрхүү өөрийгөө тусгаарласан иргэдэд урам зориг өгөх нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг зорж байна. Монгол Улсын эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу улирлын томоогийн эсрэг дархлаажуулалтын аян Хинтээ аймагт эхэлж байна. Энэ удаагийн дархлаажуулалт нь зорилтууд бүлгийн иргэд буюу 1-5 настай хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны иргэд болон эрүүл мэндийн ажилтнууд хамрагдах юм а. Энэ жилийн ээлжил дархлаажуулалтын 10 хоногийг 10 дугаар сарын 20-оос 30-ны хооронд Томоогоос сэргийлэн уран дээр зохион байгуулж байна. Хинтээ аймгийн хувьд энэ жил Томоогийн эсрэг 11,900 том вакциныг татан авсан бөгөөд сум өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хуваарлан өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг эхэллээ. Манай аймгийн хэмжээнд Томоогийн дэгдэлт харьцангуй бага байгаа бөгөөд эрсдлийн бүлгээр авч үзвэл алга цог төвшөнд байна гэдгийг эрүүл мэндийн газраас мэдээллээ. Томоо төс төвчин бол бас яг энэ улирлын чанартай байдаг. Ялангуяа энэ жил бол манай эрүүл мэндийн яамнаас томоогийн үндэсний 10 дугаар зөвлөгөөнийг бол хийсэн. Ер нь томоогийн эрсдэлт бүлгийн насыг бол одоо урьдчилан сэргийлэхийн тулд яг одоо энэ 11,900 вакцина 0-оос 5 насны хүүхдүүдэд 65-аас дээш насны ахмад настанд мөн эрсдэлт бүлгийн хүн ам, архаг хуучвчтай, ард иргэдтэй мөн эрүүл мэндийн салбарын ажилчдаа бол энэ вакцинаа бол хийхээр бид бүхэн хуваарлалтаа бол хийчихэд байж байгаа. Томоогийн нөхцөл байдлыг бол та бүхэн хэлвэл ер нь манай аймгийн нэгдсэн бол харьцангуйгаар амбулатор дээр өрхийн эрүүл мэндийн төв дээр Багдэрэг Томоогийн дэгдэлт бол байна. Энэ эрсдлийн бүлгээрээ бол алга цав төвшөнд буюу нийт амбулаторын урилгын бол 2.2% байна. Манай аймгийн нэгдсэн дэгдэлт бол 30 ортой. Өнөөдрийн байдлаар бол одоо 16 хүүхэд төвтөмжүүлж байна. Үүний 15 нь бол одоо томоо төвчм байх жишээтэй. Мөн одоо борон дэрийн нэгдсэн дээр сумын эрүүл мэндийн төв дээр бол энэ бүх одоо томоо төвчнээ алга цог төвшин байгаа учраас бол мөн энэ томоотой одоо коронавирусын халдвар бол бас цог явж байгаа. Тийм учраас манай Хинтээ аймагт бол энэ 4 цент буюу одоо томоо төвчнөөс урьдчилан сэргийлэх томоогийн вакциныг өнөөдрөөс ингээд хийж байна. Томоогийн өвчил Хинтээ аймгийн сум аймгийнхаа хэмжээгээр нэг өнөөдрийн байдлаар бол хамгийн эрсдэлтэй нас бол 2-оос 4 насн дээр 117 хүүхэд байх жишээтэй. Тийм учраас аймгийн төв дээр бол нийт 56, сумын эрүүл мэндийн төвөд нийлээд 61 хүүхдүүлийн томоо төвчнөр бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад одоо тэгээд тарцангуугаар биеийн байдлаа сайжраад ингээд эдгэрч байна. Энэ удаагийн дархлаажуулалтын зорилтод бүлгийн буюу 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд өвчлөлт өртөх магадлал өндөртэй 65-аас дээш насныхан болон эрүүл мэндийн ажилтнууд хамрагдах юм а. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ажилчид тус вакцинжуулалт хамрагдаж эхэлсэн юм. Энэхүү дархлаажуулалтын нээлтийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээс эхэлж байгаа бөгөөд вакцинаа хамрагдахчгүй иргэдтэй дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Энэ вакцины эсрэг заалт болохоор даралт өндөртэй архаг хууч өвчин сэдвэрсэн хурц халдвартай болон халдвар бус өвчний хурц өвчний үед хийж болохгүй. Ханиад томоо хүрсэн хүнд хийж болохгүй. Тий. Тэгээд хавдрын бас хурц үед хийж болохгүй гэсэн эсрэг заалттай. Тий. Монгол улсын хэмжээнд л энэ томоогийн удирдлага огтуулаад жил болон 2007 оноос эхлэн Солонгос улсын вакциныг авч хүн амаа дархлаажуулж байгаа. Эхний ээлжийн вакцин бол энэ 11,900 том вакцин ирсэн. Дараагийн ээлжийн вакцин 10 сарын 26-нд Монгол улсад буuna. Тэр вакцинаас энэ дараагийн бусад энд хамрагдаагүй хүмүүс хамрагдаж болно. Одоо энэ ээлжинд бол энэ саяны миний дурдсан хүмүүс хамрагдах боломжтой. Ямар нэгэн вакцины хооронд ер нь 28-аас 30 хоногийн хугацаатай вакцин хийдэг. Тэгэхээр 1-5 насны хүүхэд тэгээд насан туршид гэсэн ер нь ковидын вакцин болон бусад нөгөө вирусын гепатит Б-ийн вакцинаар хамрагдсан бол 30 хоногийн дараагийн вакцинд хамрагдаж болно. Вакцин хийлгэхэд ер нь илрэх шинж тэмдэг гэх юм бол ер нь хэсэг газар улааж хавдах, хөндөөрлөх, тэгээ халуурах шинж тэмдгүүд ерөнхийдөө бол илэрнэ. Гэхдээ энэ нь болохоор 2-3 хоног төлөвөөс бүр хайрлана. Маш ховор тохиолдолд бол толгоо өвдөх, дотор мухаарах, чих үзхөрөх, хоолоо харшил өгөх зэрэгүүд бол илэрч болзошгүй. Тэгээд вакцинд бол анхаарах зүйл гэх юм бол вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт хамрагдана.
Тэгээд товлын вакцин нөгөө хүүхдийн товлын нас вакцин одоо хийлгсэн байх юм бол вакцины орон тэнцээ 28 хоног байдаг учраас тэрийг болохоор бол доктор хийлгэх ёсгүй. Тэгээд жирэмсэнгүүдэд болохоор 4 сартаас дээш жирэмсэнгүүд бол вакцинд хамрагдана. Ингэхдээ болохоор вакцинд хэвлэхдээ бол бүх хүмүүс бол вакцины хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж, эмчийн ханаа том хүрээг байх хэвээр. Тэгээ эмчийн үзлэгт хамрагдаж, эмч хийлгэх гэсэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд хийж байгаа. Бага насны хүүхдүүдийг болохоор эцэг эхийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр бол вакцины хамрагдаж байгаа. Тэгээ вакцины хийлгэсний дараагаар бол хүмүүс болохоор яах вэ гэхээр даарч хөрөхгүй байх хэвээр, тарьсан газар ус өрөхгүй, майжихгүй байх хэвээр. Тодорхойлбол аймгийн хэмжээнд вакцинд хамрагдах ёстой 0-5 насны 10,769 хүүхэд байгаагаас энэ удаа 1-5 насныханд хийх юм а. Харин 65-аас дээш насны 6,154, жирэмсэн 1,500-аар эмэгтэйчүүд вакцинд хамрагдахаар байна. Эдгээр зорилтод бүлгийн иргэд өөрсдийн харьяа өрхийн эмнэлгүүд дээр вакцинд хамрагдах бөгөөд бага насны хүүхдүүдэд эцэг эхийг зөвшөөрсөн тохиолдолд вакциныг хийж эхлэх юм а. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаард хамт байсан та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүл Ундрахаан хэвээрээ хүлээн авна уу.